Сайн мэцгэнээр их үзэгчтэй та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Бидний өв соёл нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгчтэй төхөрч байна. Дуусаж дундразшгүй уламжлал өв соёлтой монголчууд бид өв соёлоо тэн өвлөн уламжлаж яваа олон өвлөн уламжлагчдыг нэвтрүүлгээрээ дамжуулан үзэгч түмэнд танилцуулдаг. Тэгэхээр бидний өв соёл нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт үзэмчин өв судлал, сангийн захирал, үзэмчин судлаач, өвлөн уламжлагч, за соёл судлалын докторант Тавнайн Ариуна гэж эрхэм хүмүүн манай нэвтрүүлгийн зочныхоо юмарт урагдаад байна. Тэгээд урилгын манд хүлээж авч бидний өв соёл нэвтрүүлэгт үзэмчин цайны соёлын талаар таниулахаар уригдсан танд баярлалаа. Үзэмчин өвлөн уламжлалын төвийг зорин ирсэн UBS телевизийн бидний өв соёл нэвтрүүлгийн хамт олондоо баярлалаа. Үзэмчин цайны соёлын талаар өнөөдөр бас хөндөж ярихаар зорилоо. Тэгээд уригдсан гिचдийн аягыг тийм ээ одоо боорцог, шар тос, хуурсан гурил, одоо шар будаа гихчлэн олон одоо эдээнийхээ дээжсээр дүүргэж одоо дайлт, цайлдаг уламжлал ихтэй. За мөн гिचт нь одоо гиз затгалан идэх боломжгүй байвал аваад явах боломжтой гихчлэн олон сайхан гайхалтай соёлыг тээж үргэлжлүүлж яваа үзэмчин угсаатныг өнөөдөр та голлон яриач. Үзэмчин угсаатан бол ер нь одоо үзэмчин аймаг гэдэг нэрээр нэг 12 дугаар зуунаас л бичигдсэн байдаг, тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр ер нь бол 13 дугаар зууны үед Чингис дагаар орох үед он иргэдийн бүрэлдэхүүнд байсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Тэгээд Чингис дагаар орсны дараа Алтайд нутаглуулсан. Тэрний өмнө бол он иргэдийн бүрэлдэхүүнд байгаль далайн баруун урдуур Шишгэтийн хотгороор нутаглаж гисэн баримт байдаг. Тэгээд дараа нь 13 дугаар зуунд Алтайд нутаглахдаа одоогийн Баян өдгий ховд Говь Алтай нутгаар нутаглаж ирсэн. Дараа нь төр болтын үед одоо говийн өмнөд нутаг эзэмшгэд ард иргэдтэй нүүлэхэд одоогийн Ирээний нутаг Улаан цавын нутгаар нутаглаж ирсэн. Тэгээд 15 дугаар зууны ихээр шолоо цэцэнгд түшээд одоо гүн галуутай баг нуураар нутаглаж агаад за эргээд дараа нь Манжид дагаар орох үед Манжууд одоо одоогийн Шлийн голын нутгийг зааж хоёр хошуу болгож хаваасан. Зүүн баруун үзэмчин гэж хоёр хошуу хаваасан. Баруун үзэмчин нь бол үзэмчийн ахтан захируулад за 21 сумтаагаар баруун үзэмчин хошуу гэж хаваасан. Вангийн хошуу гэж нэрлэсэн. Зүүн үзэмчин нь болохоор дүүдэн захируулад бээлийн хошуу гэж 9 сумтаагаар байгуулдаг гэсэн. Тэгээд дараа нь бол Яалтын гэрээний дараа одоо Монгол улсыг яг Богдхан улсын нутгаар нь тусгаар тогтнолын зарласан учраас одоо их нутагтаа Алтайтай нутаглая гэдэг очоо басан төсөлд гаргаад ноён маань ард иргэдээ авч орж ирэх тийм өсөлт тавьж 45 онд орж ирж байсан. Тэгээд зүүн үзэмчин хошууныхын ихэнх нь орж ирсэн. 9 сум бараг бүгд орж ирсэн. 100 хэдэн сүүлийн хэдэн хайлууд нь бас тухайн үеийн нөгөө Японы талд ажиллаж исэн хүмүүсийн нөлөөгөөр ч юм уу бас эргэж буцаад нүүдэл дундаас таслагдсан байдаг. Баруун үзэмчин хошуунаас орж ирсэн хайлууд нь бол Сүхбаатарын Эрдэнэ цагаан суманд нэг баригад болж суурьшилсан. Зүүн үзэмчин хошууны айлуудыг бол халах голын цаагуур дээр өвдгөө бомтор одоо орж ирчихсэн учраас өвөл 12 сард нүүж оржсэн 11 12 сард. Тэгээд цасны дундуур нүүж ирсэн учраас жоохон мал хүн туйлдаж ядраад буур нөрийн баруун урдуур баруугаар 2 жил шахуу нутагсан. Анх бол 45 онд гарсан тушаал шийдвэрээрээ бол Хэрлэн Баян сум гэдгийг байгуулад зүүн үзэмчин хошууных нь дангаар нь сум байгуулсан. Тэр нь яагаад Хэрлэн Баян гэж байгуулсан гэхээр одоогийн Дорн аймгийн Хөлбөмбөр сумын нутгийг угнаах үзэмчнүүдийн нутагшуулахаар заасан байт юм. Тэн дээр бол яг Баян овооны өвөрт Хэрлэн голын хөвөн дээр учраас Хэрлэн Баян гэж нэрлэсэн. Тэгээд сумын захиргаа бол нүүдлийн байдалтай нэг гэр захиргаа явж ирсэн. Тэгээд 2 жил болоод үүдийн жарнаар дамжаад маттаар дамжаад нөгөө зааж өгсөн нутагтай ирэхтэн тэр хооронд баргууд төрүүлж орж ирээ суурьсан. Угтаа бол нүүдлэлж явж байсан. Нүүдлээд яваад тэгээд суурьсан учраас хөлбөмбөрийнхэн бид нар одоо энд ингэж суурьсан учраас эндээ нутаглийгээд тэгээд яг Хэрлэн Баян сумын аймгийн эхний 2 дахь жилдээ 48 онд 47 8 онд бол Булган Баянтүмэн аймгийн хойтлоор ингэ тойрс нутаглуулж байгаа. Тэр хойшоогоо нэг 50 км-д Оросын Цүүчингийн станц гэж байсан. Тэнд сумыг байгуулж өгсөн. Тэгээд тэндээ 61 он хүртэл Хэрлэн Баян сумаараа байсан. Тэгээд дан үзэмчнүүд байсан.
Тэгээ яг уу 57-8 оноос нэгдэлч хөдөлгөөн үүснээс хөдөлгөөнүүд үүсээд энэ одоо сумдууд дотроо 3-4 нэгдлүүд бий болсон. За тэгээ зарим нэгдлүүд нь Баян Түмэн рүү, зарим нь Булган руу ороод үлдсэн нэгдлийг нь зөвлөлт нь хойд талынх нь Хөвөн сумтай нэгтгээд Сэргэлэн сумын 40 жил нэгдэл гэдэг 61 онд байгуулсан. Байсан төвхтэй. Ийм төвхтэй. Ариунагч айл нутгийнх бай. Би Дорн аймгийн Сэргэлэн сум их. Манай ээж бол Хэрлэн Баян сум гэж яхад төрсөн. Аав бол яг өвөр Монголд дөнгөж төрчөөд орж ирсэн. Тий. Одоогийн өвөр Монголын нутагт тухайн үед бол Монгол Улсын нутаг байсан. Тий. Үзэмчин судлал төвөө хизээ үүсгэн байгуулав. За яг энэ чиглэлээр одоо үйл хэрэгээ үргэлжлүүлье. Одоо өв судлал за мөн энэ ёс заншил уламжлалаа түгээж дэлгэрүүлье гэж хизээнээс одоо бодож зоригшуулуулж ажиллаа эхэлсэн тал. Манайхаа ер нь яг 61 он хүртэл үзэмчнүүд өв соёл хувцас зүтгэлнийг нөө дан үзэмчнээр амьдарч исэн учраас яг тэр хэвээр нь хэрглэж исэн. Тэгээ 61 оноос хойш алхуудтайгаа нэгдэнгүүтээ бас усын нуул ёсын дагана гэдэг орчин цагийн хувцсанд шилжсэн. Тэгээ халах хувцас голлож өмсөх болсон. Тэрнээс хойш бол хувцас зүтгэлээ хэрэглэх нь бага болчиход мартагдаж эхэлсэн. Ингээд 2005 онд үзэмчин судлалыг дэмжих нийгэмлэг гэдэг Дорн аймагт байгуулад тэгээд 5 салбар зөвлөлд байгуулсан байгаа. Аймгийн төв дээр тэгээд Дорн аймаг Сэргэлэн сум, Баян Түмэн сум, Булган сум, Улаанбаатар салбар зөвлөл гэдэг 5 салбар зөвлөлд байгуулсан. Тэгээ анхны үзэмчний өв соёлын наадмаа Сэргэлэн сумд хийсэн байдаг. Тэгээ алтан дөрөөг шүтдэг, тэр шүтэнээ залаад ингэж хийсэн. Би бол дизайн, зураг зүй, технологийн багш. Тэгээ эхний алтан дөрөөгийн наадамд бол манайд үзэмчин хувцастай хүн бараг байгаагүй. Тэгтээ тэнд манай аав маань одоо энэ үзэмчний наадам болох чинь чи мэрэгжлийн эзэмшсэн юм чинь үзэмчин хувцас ойж гэдэг үүрэг өгөөд анх аавд үзэмчин дээл ойж өгч. Тий. Тэгтээ маш зөвхөн 10 дахь хүн л байсан үзэмчин дээлтэй хүн. Одоо бол сая 70 дахь наадмаар бол өнгөрсөн жил зохион байгуулагдсан тий. Үзэмчин дээлгүй хүн бараг байгаагүй. Тэгээ наадмын үр нөлөөгөөр бас хүмүүс маань өв соёлоо тодорхой хэмжээгээр ингээд хэрэгэлдэг болсон. Улаанбаатар салбар зөвлөлд болохоор дандаа эрдэмтэн докторууд нь байдаг. Мэргэдүүд нь. Тийм болохоор тэд нар маань нийлээд одоо бас нийгмийнхээ ажиллагааг дэмжих үүднээс сан гэж байгуулъя гэд 2009 онд Монгол Улсын зөвлөх инженер 2 эдгийн манай Дотгоны Жаданба Чулуунбатын Шуушингаа гэд 2 ахмад маань. Дээр нь бас нөгөө Монгол телевизийн төгсийн оюутай Төрманд ах гэдэг телевизийн тохиол байсан. За энэ хүмүүс маань санаачлаад энэ санг анх байгуулжсэн. Бид нар одоо үзэмчний өв соёлтой холбоотой судалгааны ажлуудыг хий. Өөр кино, бүтээл янз бүрийн одоо өв соёлоо дэлгэрүүлэх ажлуудыг хий, зохион байгуулдаг гэж. Олон ажлуудыг эхлүүлсэн. Тэгээд 2020 оноос би энэ сангийн захирлуудад ингээд ажиллаж байгаа. Өмнө нь бол нарийн бичиг хийжсэн. Үзэмчин угсаатан ер нь хичнээн байна. Ер нь бол 42 оны Японы тэр нэг тоолгоор бол 17 мянган хүн байна гэсэн тоо гарсан байт юм билээ. Монголд орж ирсэн 3000-аад л орж ирсэн. Тэр ихэнх нь тэндээ үлдсэн юм шиг байгаа. Ихэнх хүмүүс нь ягаад тэгэхээр баруун үзэмчнээс маш цөөхөн сум орж ирсэн. Баруун үзэмчнээс 21 сум байсан. Тэгэхээр ихэнх нь үлдсэн гэсэн. Энэ дээр 10 сумд орж ирсэн. 3-ны 1 нь орж ирсэн юм уу гэмээр. Вэргэний бүртгэлийн тоолго дээр их сайн шүү дээ. 2500 хүн ерөөс хөдөлдөггүй. Нэмэгддэггүй. Нэмэгддэггүй. Тэгэл 2500 бүр багассан. Анх орж ирээд тоологдсон нь бол 2700 Эрдэнэ цагааныхтайгаа нийлээ 3000 гаруй байсан бол одоо 2500 гэж сүүлийн хэдэн жил 10 хэдэн жил тэр нь тийм тоол байгаад байдیں۔ Тэр нь юутай холбоотой гэхээр тухайн үед нөгөө хүүхдүүд үзэмчин мөртлөө халахаар бүртгүүлжсэн ясан үсэ. Нийгмийн онцлог байсан. Үндэс язгуур угсаа гарвал гэдэг бол одоо бидний хизээч салшгүй. Яг нөгөө 45 онд орж ирсэн гэдэг утгаар нь нөгөө түүхээ сайн мэдгүй хүмүүс хятадаас ирсэн гэж үздэг, нөгөө хятад юм уу гэдэг хандлага байсан. Тэгээ тийм учраас халахаарыг авах тохиолдол байсан л да. Тухайн үед намайг ч гэсэн 16-наас сурж хахад авга ах маань хэсгийн төлөөлөгч байсан сумын. Тэгээд халахаар авах гэж янз сурдаг юм чинь гэхээр үзэмчнгээр аавна гэсэн. Гээ чи насан туршид ирэхээр юм асуудлууд гардаг гэхээр нүггүй би үзэмчнээр аавна гэж авчихсан. Тэгээд аа тийм саад бэрхшээлүүд байсан. Яг хөө тухайн үед нэг жоохон тийм нэг хэсэг хугацаанд тийм байсан. Таны хувьд энэ өвлөн уламжлагч, өвтөөгчийг хинээс тээж авч үлдэв. Тэгээ хоёлаа цайныхаа соёлоор ярий да. За тэгэхээр үзэмчнүүд бол нэг том соёл нь бол ерөөсө хос аяган цаа аялахыг цэрлдэг.
Тэгээд заавал аяган дотор хийцтэй байнгын бодоотой цай хийцтэй цай ууна. Тэгтээ заавал тэр аяган дотор нэг хурууд ч хамаагүй. Нэг борцог ч юм уу. Заавал нэг аяганы хийж дээр нь хийдэг. Ийм уламжлалтай. Тэр цайг уусан хүн одоо тухайн цайн дотор дээрээс нь хийсэн тэр идэг заавал хүртэх үү? Заавал хүртэнэ. Бүх өв соёлыг болоод мэдээж өвгдээцээсээ аав ээжээсээ уламжилж ирсэн. Бид нэр бүр багасаа хүүхэд багасаа эхлээд л яг энэ цайгаа дуусаар ирсэн. Хэрглэж ирсэн. Тэгээд үзэмжнүүдийн хувьд бол нэг онцлог нь ерөөсөд цандаа шар бодоо хэргэлдэг. Шар бодоо олон төрөл нэрлэнэ. Хуурсан бодоотой юм уу, хиншээсэн бодоотой цайг нь бодог бадааг нь л дээ. Хиншээсэн бадаатай цай уу. Тэгээд тэр бодоотой цайгаа одоо ийм шүүлтүргүүд анханд хийчээд ингээ огцом ингээ тонгоруулж аягалдаг, бодоотой аягалдаг. Тэгээд тэрийгэ доктордаг цай гэд нэрлэдэг. Одоо ер нь бол өдрийн цагт нэг хоол идэх байхгүй. Хоолдоо мах юм уу борц өшгөлтэн цай уудаг. Тэрийг хоол шиг цай. Тэрийг өдийн цай. Эсвэл борцтой цайгаа борцоо зүгшөөд хөшгөлөө дээр нь халуун цайгаа л уучдаг. Борцыг бол яг өвөл хатаад бүр өвөл шүүсэнд нь хатаасан юм ботарсан ухаа борц идэг. Одоо бүр ингээ ботарсан голгүй болтол борцоо бэлтгэдэг. Тийм учраас борцоо хөндлөн хичээд тэрэн дээр шууд халуун цайгаа хийгээд айлд ороход айл ингээд борцоо бас аяглаа тавьсан гэдэг байдаг. Борц гэж бас нэг хэцүү нэг гол хийц маань. Борцог маань дандаа ихэвчлэн юм том зузаан тослог, мушраа борц гэдэг хийдэг. Өдөр тутмынхын цайнууд болохоор бас хаяа заримдаа хуурсан бодоотой цай хийн. Шард бас хэрэглэнэ. Борон бас хэрэглэдэг. Тэгээд ааруул хуруу цагаа идэг хийгээд дуuna. Үзэмжнүүдийн хувьд болохоор нэг гол том цайны соёл нь болохоор жилийн цай хослоо гэж байна. Энэ нь болохоор өвлийг өнтэй тавьж урин хавартай залгасны баяр гэж байна. Одоо нэг талдаа буян ишгээд удаж байгаа. Жилийн цайнд урих хайлуудаа битүүний өдөр битүүний цайнд урихтаа залгай өгчдөг. Айсаалтын урилга хөргүүлждэг. Тэр жилийн цай өдрөө тавуулцдаг. Дараа нь тэр жилийн цайг нь уухаар эрэхтэй хүүхэд настай хамаагүй бүгд тэр жилийн цайг төрүүлж урчилж аягуудыг навчираад аяганд нь ингээ цайнууд нь бэлдчихдэг. Бас л нэг аягны соёл яваад шүү дээ. Одоо жилийн цай гэж юм байна л да. Аяган дотор болохоор нөгөө будаа цагаан эдэний дээжүүдээс бүгдийг хайлмаг, царцаасан будаа, цагаан тос, өөрөн мааруул, үр тарианы эдэнээс бол борц гівэн хийдэг. За энийг одоо жилийн цай гэдэг. За энэ төрлийн зүйл багтсан байна. Нэг 10 төрлийн байгаа. Тий. За энэ нь болохоор яг ингээ цай хийгээд уухад яг хамар шүрэхээр байх хэрэгтэй. Дүүрэн байх хэрэгтэй. Овоолон байх хэрэгтэй. Тийм байна. За тэгээд энэ жилийн цайнд өргөцсөн хүмүүс бол тухайн айлд ирэхдээ энэ цаг бүгдийг нь ууж болно. Эсвэл барахгүй бол уутанд хийгээд савлаад аваа явж болно. Жилийн цайгаа бас ингээ нэвтрүүлгийн багийнхандаа бэлдсэн байгаа. Ингээд энэ дээжийн танд барьжээ нэг. За гэлээлаа. Ширээ дүүргээд бэлдсэн эдээ ундаанаас харин бас гайхаад исэн. Нэг аяг дүүргээд ийм эдээ бэлдээ тавьсан учраас за одоо хүн бүрт тухайлан бэлддэг юм болоо. Ер нь ширээгээ дүүргэхдээ ийм эдээ ундааг бэлддэг бас заншилтай юм болоо гэд нэвтрүүлгийнхаа туршид бас асууйдаа л гэж бодож байлаа. Ер нь бол одоо ширээн дээр бол ингээд хүмүүс эдээ ундаа борцог цагаан эдээгээ тавих айжгаар бас ингээд хийцүүд төрөл бүрийн хийцүүд ингээд хийгээ тавьчихдээ. Тэгээд дуртай зүйлээ хийнэ гэсэн үг үү? Тий, тэгээ хүмүүс өөрөө сонгоод дараа нь нэмээд хийгээд байж болно гэсэн. Одоо жишээлбэл энд ихэд давстай хийц байх ч гэдэг. Бэлтцсэн ингээд тусгаалan бэлтчихсэн. Тэнд болохоор боромтой тийм бор хийцчихсэн. Энэ нь болохоор боромтой сүтэй хийц. Тэгээд энд хэмх байна. Одоо үзэмжнүүд бол шар будаага бас ингээд агшаагаад эргүүл тогоонд хуураад хаттал нь эргүүлж хатаж хаттал нь хуураад хуурсан будааг. Тэрийгээ шууд цанд хийгээд очиж болно. Энэ одоо болчихсон учраас хаач эргэлж болно. Шууд энэ хатуу чигээр нь өрөм зөгтөд зураад итгэхэд маш амтлаг. Тэгээ энийг эргүүлээд бид нар бол автгай чулуун донд үрж байгаа л хэмх гээд нутгэлч тэрэмдэх маягтай. Тэгээ манад яг тэрэмтэй айлууд нь тэрэмдэн нүд уур нүдэртэй нүдчдэг. Тэгээд автгай эсвэл хоёр юм автгай чулуун зүрээд тэгээд томхрууг нь хийсгээд ингээд яг цэвэр хэсгийг аваад ингээд хэмх гээд бэлдчихдэг. За энэ хэмхээр царцаасан будаа гэдгийг хийдэг. Одоо үзэмжнүүд л жарчаасан будаа гэдэг л дээ. Одоо царцаасан будаа гэдэг нь миний аяганд байна. Энд байна. Энэ хэсэг байна. Одоо энэ аюуттай хэсэг байна л да.
энд ингээд царцаагаар бэлтчихсэн. За энийг янз бүрийн үрлээр чимгэлждэг. Энэ яадаг вэ гэхээр цэвэр шар тосонд одоо энэ хэмхээ хийгээд гоцлоод ингээд зарцаадаг. А хэрвээ энэ шар тос цэвэр биш үйл энэ ингээд зарцдаггүй. Тий. Тэгэхээр шар тосныхаа чанарыг маш их голдог эдээ байгаа. Тэгээ ийм учраас энэ хүндэтгэлийн эдэний хамгийн дээд талд байдаг. За энэ цагаан сар баяр одоо найрын үед л ингэж гарч ирдэг эдэлтэй. Маш ууйг үдээс өмнө идэвэл их сайн. А тэгээ бас шар тосоо идэг борц бас байгаа. За түрүүний ярьсан нөгөө борцоо бас ингэж тий. Яг хөндлөө огтлохын давуу юм хүн гэрчээд ингэ бэлдчихсэн ингэ байждаг. Шууд цанд хийгээд очиж байна. А яг борцтой цай юм мах хөшгөлсөн цай ууж байгаа үед бол баг зэрэг давс хэрэглэн. Ер нь давс хэрэглэхгүй дээ. Нэг ч харин бормыг хэрэглэдэг. Жилийн цагаа одоо хийх баярын одоо тухайн өдрийг хизээ байхаар товлдог юм бол хийдэг. Болоод нөгөө шиний 15-ны дотор юм уу? Одоо ер нь ханш нэхээс гэж үздэг. Тэгтээ бэлэг цай өдрийг сонгож хийдэг. А тэгтээ энэ баярын нэг онцлог нь болохоор арх удаггүй. Архитаар суухгүйгээр нэг өдрийг одоо дандаа өв соёлоо ярилцаж үр хөвгүүдэд уламжлуулах зорилготой. А тэгээд тоглож наадч өнгөрөөдөг. Голдоо жоохон нэлээд боломжтой айлууд нь хөвчлээ хийдэг. Бүх айл жилийн цайнах уулгаад байхгүй. Айл сахалтаараа ингээд уулгаад бэсрэг жилийн цайнууд уудаг. Сум орон нутгаараа уулгадаг. Тэгэхээр манай сангаас бол араа жоохон өргөн хүрээтэй шинжлэх ухаанч байдлаар жилийн цай арга хэмжээг ивент байдлаар зохион байгуулсан. Энэ жилийн уг нь Сүхбаатар аймгийнхан хийн гэсэн. Тэгэхээр Сүхбаатар зохион байгуулна гэж төлөвлөсөн байгаа. Сүхбаатар аймгийн нөгөө Эрдэнэ цагаан сум бас нэг сангийн төлөвлөл байгаа шүү. Тэгээ Эрдэнэ цагаан сум маань бол 2014 оны онд эсвэл салбар зөвлөл байгуулж орж ирсэн. Энэ жилийн цайны ивент арга хэмжээг бол шинжлэх ухаанч байдлаар зохион байгуулахдаа ерөнхийдөө үзэмжийн өв соёлоо танилцуулах зорилготой. А тэгээд хүмүүс жилийн цагаа унгаа мэдээлэл сонсно. Тэгтээ тэр хүмүүстэй илтгэгч нар одоо бага эрдэм чиглэлийн хурал маягтай явж байгаа. А тэгээд хамгийн анхныхыгаа Чингисийн өрөөнд зохион байгуулсан байгаа. За ерөнхийдөө бидний төлөвлөсөн зөв явж гин л гэж бодсон шүү дээ. Зөв зам дээрээ байна шүү гэсэн. Тэгээд энэ 2 дахь жилээ түрүү хавар Дорнод аймагт хийсэн. Яг тэгээд түрүү анхны жилийн цайны дараа хүмүүс гомдлсон. Одоо бид нэр тэр Улаанбаатарт их гоё арга хэмжээ болсон байна. Нэг өөрөөрөө юм жилийн цай болсон. Одоо бид нэр хол байгаа хүмүүс очиж чадсангүйгээд тэгээд нутагтаа хийхэр болсон Доронтой зохион байгуулсан. Яг тэр үеэр нь бүр ингээд 2-3 хоног цасан шуургатай. Ингээ цаг агаар юм хонготой мэдээ яваад байгаа юм чинь. Тэгээ одоо яана нөгөө хүмүүс чинь яах юм болоо. Сумын засаг дарга нар юу гэж юм асуугаатах гэсэн чинь манай дүү тэгээд Доронтынхоо салбарыг хариуцдаг л да. А тэгээд дүү маань гайгуулгээд энэ та яадагчсан ирэхээс. Тэгээд би бүр цасан шуурганаар эндээс машинтай явсан. Амар байсан бүр альтергатай замаа. Тэгээд очиод маргааш үлэн хэр олон хүн ирэх юм бол хүмүүс нэрдэг байгаа гэсэн чинь бүр ингээд цаал дүүрэн өгн 220 хүн хүлээж авна гэж тооцсон байсан чинь 270 хүн ирсэн. Бүр тэгж их бүр ингээд сэтгэлээрээ тэмүүлж ирж оролцсон. Тэгээд сумдууд маань маш идэвхтэй бүх тэр зохион байгуулалтын ажилд их сайн оролцсон. Нөгөө санаанд багтсан зүйл заяанд бас байдгаа гэж зорьсон болохоор тэ цагаагаар хүртэл тэнгэр хангаа ивэж олон хүмүүсийг оролцуулж чадчихээ. Яг одоо ингээд энэ эдээ ундаа жилд нэг удаа хүртэх тэр боломжийг бас өдөр тутамдаа хүртэх боломжоор таас орлуулж чадсан байж тээ. Өнөөдөр яг энэ үзэмчин өв төв дээр хүрэлцэн ирсэн чинь яг энэ үзэмчин цай гэд олон одоо гайхалтай эдээ ундааг бас бэлдэж хэрэглэгчдэд хүргэж байгаа юм байна. Тий. Одоо ер нь бол анх бол одоо цайны тухай, эдээ ундааны тухай судлаад бичээд лээсэн. Тэгэхээр энийг бол зөвхөн судлаач хүмүүс л сонирхдаг, уншдаг. Тэгэхээр арт түмэнд бас төдийлөн хүрэх нь муу байсан. Яг гоо мэдээж тодорхой хэмжээгээр үзэмчнүүдийн хувьд бол бас нэг өв соёл гэдэг утгаар гаргаж сонсдог юм байсан. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдээ ер нь хүмүүст ингээд хүргэчихье гэж бодоод. Ер нь тэгээд би ингээд ирсэн зочиндаа ингээд янз бүрийн цай хийж өгдөг байхгүй. Тэгэхээр энэ ариуны их гоё цай хийдэг шүү. Янз янзын цай их юм ачи гэдэг. Тэгээ гэнт тэр бодогдод хүмүүс миний энэ цайнд дурлаад байдаг. Энэ бол тэр чигээр үзэмчин цай юм чинь. Энийг одоо орчин үеийн хүмүүсийн хэрэглээнд нийцүүлээд ингээд савлаад гаргаад яаж гарах уу гэж ингэж бодоод. Би бүр бүтэн жилийнхээ цалингаар туршилт хийжсэн. Тэгээд энэ бүтээгдэхүүнүүдээ гаргасан. Тэгээ үзэмчэнд бол яг нэрлэгдэж уужсан 6 нэрийн цай байсан. За. Тийм. Тэгэхээр яг тэр нэршлийг хадгалах гэж. Тэр 6 цай нь өөрөө тус бүр өөр онцлог амттай байсан. Бүгд өөр амттай. А тэгээ үзэмчин цай уухаар ингээд хөлс цутгаад идэх байхгүй. Хөлс гараад идэх. Яг энэ байдлыг нь бас хадгалах гээд.
Та мэдээж яг хуу одоо хүмүүс аял одоо амралт офис дээр хэрэглээ өдөр тутамдаа уух юм зорилтойгоор бүгдийг бэлтгэсэн. Тэрэн дотор бүр жилийн цайныхаа орцыг хүртэл орсон. Им жилийн цай нэртэй цай хүртэл гаргасан. Сүүтээ 4 төрлийн цай байгаа. Сүүгүү 3 төрлийг байгаа. Тэгээд манайх том жижиг 2 савлгаатайгаар тэгээд бэлгэн дөх зорилтоор хайрцагтайгаар ингээд бэлдсэн. За энэ цайнд маань бол дотор нь борц бүх цайнд борцог орж байгаа ягтай цай. Тэгээд дээр нь цайны ханд нь орно. Тэгээд цайндаа тохирсон хийц нь орж ирдэг. Тэгээд хийцэн дээрээ дахиад борц юм уу, мах юм уу, цагаан эдэ юм уу бүгд төрлөөр өөрөөр онцлогтойгоор ингээд орж ирж байгаа. Ариун нагчийн цай эдэ ундаанд тэр хүмүүс дурлаж зорж ирж байна. Тэгээд зан сайтай болон цай сайтай айлд хүмүүхэн цугладгаа гэж ярьдаг шүү дээ. Манай цай уух дуртай ш хүмүүс. Миний цайнд дурлаад ахаар өнгөрөөд гаргацсан шүү дээ. Баярлалаа хүмүүс бас дуртай эд юм чинь ингээ тэгээ гаргасан чинь бүгд таатай л хүлээж аваад байгаа. Зарим бүр зорж ирж авдаг л да. Одоо үзэмчнийхээ нэгэнтээ цай гаргасан юм чинь ганцхан цай гаргахгүйгээр бүх одоо эд ундаг нь бүгдийг гаргах гэж зорьсон. Тэгээ үзэмчнүүд бол юугээр үнэний сүг айргалж ааруул гаргадаг. Тэгээ ааруул нь бас онцлог холиотой ааруул гэж хэлдэг. Тэр нь яг хөөрэ нэг хэсэг сүгээ хөөрүүлээд өрмийг авчина. Тэгээ болсон сүгээ зориудаар гашлахчдаг. Тэрийг нөгөө аарцаа айрга буцалгаад тоогоо нэрээд архиа нэрээд авчина. Доороос нь одоо аарцаа үлдсэн аарцаа шүүхийнхээ өмнө нөгөө гашлахсан сүгээ холдог. Тэрийг нь холио гэдэг. Тэгээ хольж жагаад хийсгэр маш зөөлөн амттай болдог ааруул. Тэгээд адилхан одоо бусад монголчуудын адил ааруул яаж хийдэг тэр аргаар хөвчлэн ийм хавтааны юм уу эсвэл ийм зузаан том зүсдэг одоо энэ ааруул шиг ийм том зүсч болно. Энийгээ бол хурууд гэж нэрлэдэг. Тэгээд энэ нарийн зүснийг нь болохоор битмөр гэдэг. Битмөр. Тий, битмөр. Тэгэхээр яг энэ нэрийг бас хадгалаад маах бас тэр ааруулууд бас баг савлгаар хийж борлуулж байгаа бас. Цагаан тосоо бас хийдэг. Өрмөө гаргадаг. Эзгийтэй цагаан тос. Тэгээ манайд бас нэг үзэмчний бас нэг онцлог идэ юм аа. Энэ дээр данч одоо ингэ дуусчаад байхгүй. Сүүн хурууд гэж хэлдэг. Сүүн хурууд нь бол ингэ хашилсан сүг. Шар боцлаа, зөөлөн боцлоод шар сүгийг авсараад ингэ нөхөө. Тэгээ сүүлдээ ингэ нусаар атл юм. Гурил шиг эвлээд ирдэг байхгүй. Тэгээ зүсэд ичдэг их гоё амттай тийм идэ бас. Нэрмэл архиа болохоор дангаар нэг бас боромтой альчнаг гаргасан. Тэгээ яг боромтой архир нь жоохон нойргуудалд айгаа сайн битдэг. Тэгээ айл болгонд борон бэлэн байгаад иддэг болохоор бормоо шүүд найруулад ингээд шүүд тунгаагаад юм боромтой архи гэд гаргасан. Энийгээ боромт гэд нэрлэлчихсэн. За тэр нөгөө вартай архиудыг бол ботонд гэж нэрлсэн. За яагаад тэгэхээр үзэмчнүүд варыг ботон гэдэг. Ер нь монголчууд ботон гэдэг л дээ. Манай тавгийн эдэ бас үзэмчнийг л бүх онцлог эдэ бүх юмыг л харуулах гал би бас зорж байна. Тэгээд энэ гавсаа гэдэг дөрвөлжин хайруул гавсаа гэдэг. За энэ гавсааг яагаад дөрвөлж идэв гэхээр үзэмшид ер нь дөрвөлжин дөрсийг их бэлэгддэг. За энэ нь болохоор тэгш дөрөн батбог байх юм бэлэгдэж үздэг. За дээр нэм 3 зураас зүсч өгдөг. Энэ 3 үеийг бэлэгдэж байгаа. Тэгээ 3 үеэрээ тэгш дөрөн батсууртай амьдрахыг бэлэгдэж. Бусдад түгээж зааж сургах тал дээр та бас зорьсон ажлууд байна уу? Зааж сурж байгаа. За энэ төвийг нээсний гол онцлог нь болохоор төв маань одоо судалгаа шинжилгээний ажлыг хийгээд дээр нь хүмүүст бас энэ өв соёлоо сурталчилан таниулах юм ажлыг хийдэг. За одоо эдэ ондоо цай авахаар ирсэн хүмүүст зүгээр заавал цайгаа амсуулдаг. Дээр нь тэгээ өв соёлоо ярьж таниулдаг. Бүр Монголоос ирж суралцж байгаа оюутан докторантайгаа хүртэл бид нэр хамтарч ажилладаг. Сангийн маань гишүүн болоо зарим ингээ сангийнхаа ажилд оролцоод ингээ явж байгаа. Энэ төв дээр хүн бүхэн зориод ирэх боломжтой юу? Боломжтой. Зориод ирсэн хүмүүст ариунагч өөрөө үзэмчин цайгаараа дайлна тий. Манай төвийг зорж ирсэн хүмүүс үзэмчин цайгаараа дайлна. Төвд ирж үзэмчин цай уугаарай гэж би хүмүүсээр нь таарсан хүмүүстэй уурдаг. Тий. Одоо цөөл үед өв соёлыг их дэмжиж штэ. Дэмжиж янз бүрийн байгууллагуудаар арга хэмжээнд явж байна. Тэгээ хувцас зүтгэж чи өмсөд ингээд байгууллагын арга хэмжээнд оролцох гэсэн хүмүүс ирдэг. Тэгээд хувцас зүтгэл аваад явдаг. Тэгээд боломжоор тусалдаг. Тэгээ өөрөө ч бас нөгөө Дельта Монгол одоо нүүдэлчин фестивал энэ төр бас оролцож байгаа. Тэгээд сүүлийн 2 жил Дельта Монголд 2 өөр төрлөөр оролцоод хоёулын шилдэг хурлаач авсан. Хийж байгаа ажлуудын бас үр дүн гараад үр дүн маань ингээ гараад байгаа. Энэгээрээ би бас нөгөө үзэмчнийхөө өв соёлыг бас нөгөө
бусдад түгээч хийсэн, хүрэх хийсэн гэсэн энэ хүсэл маань ингээд биелэл явж байгаа. Олон талаар ингээд чадлын хараар ингээд оролцоод явж байгаа. Нөгөө сайн цай муухан хоолноос илүү нэгэнтээ одоо хоёлаа цайны соёлыг ярьж байгаа учраас одоо сайхан цайгаа чанаад дуух нь бас хүний биед хэр байдгийг та энэ тал дээр юу нь юу гэж боддог вэ? Монгол хүн өөрийнх нь биеийн онцлог бас байгаа. Угаасаа л бүр өвгдээдсэн багасаа цайгаа уугаад л заншицсан. Тэр нь бас бие организмд нь нөлөөлж идэг. Хүний эдсэн уусан бүгд бие организм нөлөөлнө шүү дээ. Адилхан тэгэхээр цайгаа уугаад ядаргаа тайлдаг. Монголчууд цайгаараа л ядаргаа тайлдаг. Цайны маань ач холбогдол нь одоо энд байдаг гэсэн үг. Ариунагч яг энэ цай эдэгээ хүртэхгүйгээр ер нь хэд хон чадах вэ? Би өглөө болохгүй дээ. Өдөр болгоно. Би өглөө өлөн дээрээ бол тэр нэг бор цайгаа гэдэг. Энд нэг аавын баавар цай гэдэг нэг цай байгаа. Гоё энэ олон өртөө. Энэ бор цай гэж би хийсэн. Энэ аавын баавар цай гэдэг аав маань ингэж хийдэг байсан. Манай аав ер нь жоохон дотор мотл та. Тэгээд сүйдээ цай нилээ уугаад ирээл за одоо энэ жоохон хоол хүндэж шүү гэл. Баавар цайгаа чанж өгнө гэд. Зөөр бор цайнд янз бүрийн будаа эзгээ оруулаад бүдгийг буслаа уучдаг гэсэн. Тэгээд тэр нь их гоё амттай. Тэгээд тэрийгээ би өөрөө өглөө болгоо авдаг. Яг ингээд халуун аяганд хийчээд тэгээд л нэг цагийн дараа бүгд гоё твцсэн маш гоё амттай. Тэрийгээ л уухгүй нэг юм мэддэг хүн санагдаад санагдаад идэг. Таны хувьд баг балчраасаа л эхлэж яг энэ одоо үзэмчин төмнийхээ цай эдээ ундааг мэдээж хүртэж өссөн байх аав ээжийнхээ гал дээр тийм ээ. Тэгээд энэ өвлөн уламжлагч хэмээх өргөмжлөл цолоо хизээ авав. За тэгээд үзэмчин угсаатны цайгаа аав ээжээсээ л бас өвлж авсан уу? Тэгсэн. Ерөөсөд багасаа л тэгэл ээжигээ дагаад хийгээл ээжийн туслах хэсэргэл гэж сураад л. Тэг бүгдийг л ер нь ээжээсээ сурсан. Харж өссөн үү тий? Дээр нь эмээ байсан, эмээгийн ээж байсан, бүр хөвшин эмээ байсан. Тэгэл бүгдээрс нь ингээл харж өсөөл ингээл ерөөдөө заавал заах шаардлагагүйгээр хараад байгаа чиглэл сурдаг. Манайд Монгол гэрээ хүмүүжлээ. Ясаар талыг бол олоо авсан байна. Олоо авсан. Ер нь манайд ирсэн хүмүүс манай ээжийг дандаа магтдаглээсэн шүү дээ. Тэгээ манай сугар сайхан цайтай хүн шүү гэл. Хөргөслөөд би намайг бас магтаад байгаа. Та өөр хүүхдүүдтэй бас өвлүүл. Манай хүүхдүүд бас хийгээд сурцсан. Тэгээ өвлүүлж байгаа. Тэгээ өвлөө уламжлагчийн хувьд бол яг юу яд юм бэл анх нөгөө соёлын яам байгуулагдаад өвлөө соёлын үеийг дэмжиж эхэлсэн шүү дээ. Өвлөө уламжлагчийг дэмжиж ирэх. Тэр үеэс эхлээд бид нар бас ингээд аав ээжээсээ өвлөө явсан юм чинь. Бид нар бас адилхан өвлөө уламжлагчд юм байна. Энийг одоо бас тодорхой хэмжээгээр баталгаажуулж хэрэгж яах хэрэгтэй юм байна гэдэг ингээд одоо анх болвол дорнодтой аймагийнхаа юунд бүртгүүлжсэн. Тэгээд нөгөө тодорхой хариу мэдэгдэхгүй болохоор соёлын үеийн газар очсон. Тэгэхээр соёлын үеийн газар очихоор бүртгэн баримтжуулалт хийгээд баталгаажуулаад тэгээд дугаар өгд юм бэл. Ээж дүү бүгдээр авсан. Тэгээд бүгдийг бас ингээд зааж сургасан энэ эдээ ондоо идэж өссөндөө бас ингээд өзөмчнийхээ ийм нэг өв соёлтой өв дээдстэй би бас их талархаж явдаг. Би өөрийгөө одоо өзөмчний тэр өв дээдсийн том уурхай аман дээр суучихсан л гэж боддоо шүү дээ. Тэгэл ухаад л гарч ирээд байгаа эрдэнэс шиг санагддаг надад. Тэгээ болж өгөл үзэмжинтэй холбоотой тэр өв соёлуудыг бүгдийг нь л хүмүүс төртөж хиймсэн, хүргэж хиймсэн, одоо өвлөө уламжлагч нь тасарсан бол одоо эргүүлээ сэргээч хиймсэн гэдэг ингэж л зорж яваа. Ганцхан одоо нэвтрүүлгийн дугаарт одоо багтаж ярихааргүй олон зүйлс байна. Энэ удаад бас тухайлсан цайны соёлын сэдвийг барьж аваад тантай уулзаж үзэгчдэд цайны соёлын талаар бас дэлгэрүүлж ярих болсон доо таатай байна. Бидний урилгыг хүлээж аваад үзэмчин өв төв дээрээ хүрэлцэн ирэх боломжийг олгож нэвтрүүлгийн маань зочны хаймарт өргөцсөнд баярлалаа. За баярлалаа. Одоо үзэмчний өв дээдсийн маань өв соёл бол ухаатай үйл дундуршгүй их. Тийм болохоор бид нар бас энэ жилийн хувьд бас нэг төлөвлөсөн ажил яваад байгаа. Тэрийг бас дурдчихъя гэж бодлоо. Одоо үзэмчин уртын дууны өвлөө уламжлалт тасраад өвлөө уламжлалгүй болчиход байгаа. Яг энэ манай монголчуудын да өөр Монголд байгаад байгаа. Тийм болохоор бас энэ уртын дууныхаа өв соёлыг сэргээ хөгжүүлэх юм хөтлөөр гэж хэрэгжүүлж байгаа. За бас дээр нь үзэмчний ерөөл магтаал өөрөө их өвөрмөц онцлог аялгаутай. Тийм учраас бас энэ аялгау сэргээ хөгжүүлдэг. За ерөөл магтаалчийн хувьд бол ганц нэмэрсэр хүмүүс, ганц 200 тонны хүмүүс байна. Тэгээ ер нь бас л уламжлалт тасарч байгаа. Тэгэхээр энэ хоёрын нэн төрөнд одоо сэргээ хөгжүүлэх юм хөтөлбөр одоо эхлүүлээд явж байгаа. Тэгэхээр манай үзэмчний ардын ерөөл чимдийн жигмэд гэж хүн байсан. Тэр хүний 130 жилийн ав болж байгаа. Тэгээ ардын ерөөлжийнхээ ойг тохиолдуулаад энэ ерөөл магтаалын хуралдааныг ардын нэн хуралдааныг зарлахаар
төлөвлөсөн явж байгаа. Бас тэгээд энэ удаагийн нэвтрүүлгээр бол би зөвхөн эдэн ундаага танилцууллаа. Тэгэхээр зөвхөн эдэн ундаа гэхэд ингээд яриад нэлээд хугацаа орж ин тэ өсөө дэлгэрүүлж яхах. Энэ бол зах зохно гэдэг байгаа шүү дээ. Зах гэж ойлгохоор. Тэгэхээр одоо бас цаашаа бүх өв соёлыг тос тост нь ярихгүй бол одоо багтахааргүй ийм их өв соёл бий. Тэгэхээр манай Монголын угсаатан болгон өөрийнхөө өв соёлыг судлаад түгээн дэлгэрүүлээ сэргэн хөгжүүлээд байх юм бол Монголын мань соёл илүү өргөжинд хэлэх юм аа гэж ингэж үзэж байгаа. Зорьсон олон ажил байгааг сая дурдлаа. Тэдгээр ажилд нь амжилтыг хүсье. Баярлалаа. Тэгэхээр энэ манай энэ төвийг зорин ирж энэ арт түмэн одоо зон олонд үзэмчний өв соёлын нэг хэсгийг ч гэсэн ингэж танилцуулгад зорж ирсэн танай нэвтрүүлгийн хамт олонд их баярлалаа. Ингээд нэвтрүүлгийнхээ хамт олонд бас ингээд цайныхаа дээжийг багцыг бас бэлгэлж байна. Өргөн барьж байна. Хүлээн авна уу? За гэлээлаа. Үзэмчин өв гэсэн сайхан бэлгийн багц хүлээж авлаа. За ингээд бидний өв соёл нэвтрүүлгийн хамт олондоо баярлал заларснаа илэрхийлж байна. Ирээдүйн дараагийн ажилд нь бас амжилт хүсье танай нэвтрүүлгийн. Баярлалаа танд. Бидний өв соёл нэвтрүүлгийн ээлж дугаар үзэмчин өв өвлөмжлөлийн төв дээрээс үзэгч та бүхэнд хүрлээ. Энэ удаагийнхаа дугаараар үзэмчин угсаатны цайны соёлын талаар Ариуна докторанттай ярилцаж хамтдаа мэдээлэл хүргэлээ. Бидний нэвтрүүлгийн туршид хамтдаа байж хүлээн авч үзсэн үзэгч танд баярлалаа. Дараагийн бидний өв соёл нэвтрүүлгийн дугаар хүртэл түр баяртай.